Дараагийн мэдээ. За одоогоос яг 1 жилийн өмнө буюу 2024 оны 4-р сарын 8-нд Чингэлтэй дүүргийн 7-р хороо миний дэлгүүрийн агуулгад галгарч онцгой байдлын алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм а. Тэгвэл амиа алдсан нийслэлийн гал унтраах аврах 10-р ангийн тасгийн дарга ахлагч Жанживаксны ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд онцгойгийн алба хаагчдын хувцас хэрэгсэл аюулгүй байдал хангахгүй хэмжээнд байсныг шүүмжилж Жанживаксанд Монгол Улсын Баатар цол нөхөн олохыг хүссэн юм а. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд орон сууцны асуудлаа шийдвэрлэхээр олон дарга нарын үүдийг сагсанж шийдэж өгөөгүй тул ерөнхийлөгчд хандан хүсэлтэд уламжилж суулт зарлахаа мэдгдлээ. За Жанживаксан онцгой байдлын байгууллагад 25 жил алба хаасан. Энэ хугацаанд 7,000 гаруй хүний амийг аварчээ. Тэрээр их нэртэйгээ ханилаад 22 жил болж байсан бөгөөд 5 хүүхэдтэй. Гал гарах үеэр амиа хайрладгүй зүтгэсэн ч өнөөдөр 5 хүүхэд нь ээжийнхээ хамт нийслэлийн орон сууцны корпорацийн ипотекийн зээлтэй байранд амьдарч байна. За эрүүл мэндийн шалтгаанаар байрны төлбөрийг төр хугацаанд хойшлуулад байсан ч одоо сард 1.2 сая төгрөгийг төлдөг байна. 25 жил энэхүү албанд зүтгэхдээ амиач хайрлаагүй зүтгэсэн. Тэгээд өргөсөн хангарахтаа үнэнч байгаад үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй бэ өнөөдөр? Төр гэдэг үүргийн хариуцлагын талаар би өнөөдөр энд асуух гэж бас ирсэн байна. Тэгээд төр яагаад өнөөдөр бүхэл бүтэн 25 жил ажилласан алба хаагч иргэнэ Монгол улс засгийн газар үнэлэхгүй байгаа юм бэ, үнэлж чадахгүй байгаа юм бэ? Энэ дээр бол бүр маш харамсаж байна, маш их гайхаж байна, гомдолтой байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэд олон дарга нарын үүдийг сахиж хүсэлтэд уламжилсан ч асуудлыг төсөв байхгүйг шалтгаанаар шийдэж өгөөгүй байна. Нэг дүүрэг мүүргээс ч мөнгө батлах чинь тэр нь төсөв нь өрөхгүй юм шиг инээд тийм ярьж байгаа. Улсын иргэн улсын онцгой байдлын албан хаагч үүргээ гүйцэтгэж яваад өнгөрөхөд дүүргийн санхүүжилтээр шийдэж байгаа. Тэгсэн чинь энэ нь ингээ болохгүй байна. Ийм хурал хүлээж ин, тийм хурал хүлээж ин жил болж байгаа юм. Тэгээ одоо жил болоод одоо магадгүй хэд хоноод яах ч юм бэ мэдэхгүй шин. Дүнжин хорвын осод болсны дараагаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Харин үүнээс өмнө амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэн орон сууцлаа болох боломжгүй байгаа юм байна. Иймээс ч ганц эцэг ерөнхийлөгчд хандан өнгөрсөн 3 дугаар сарын 18-нд хүсэлтэд бичгээр явуулсан ч одоо хүртэл хариу ирүүлээгүй гэлээ. 2024 оны 1 сарын 24-нд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа ирсэн онцгой байдлын газрын алба хаагчдын ар гэр бол гэрт Монгол улсын ерөнхийлөгч таны санаачсны дагуу олгогдсон нөхөн олгорыг өмнө нь олгосон жишгээр миний гэр бүлд өөр хүүхдүүд нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөн олгож өгч туслана гэсэн. За ганц эцэг өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд олон улсын онцгой алба хаагчдын хувцас хэрэглийг судалжээ. За тэрээр Монгол улсын хувцас хэрэглэл олон улсаас хоцрогдсон галт тэвсэр муутай хэмээн үзэж байна. Ард түмнийг авран хамгаалдаг аврагчдыг хувцас хэрэглэн хамгаалдаг. Гэтэл осол болсны дараагаар л алба хаагчдын хувцас хэрэгслийг шинжилсэн байна. За хэрэв үүнээс өмнө хувцсыг шинжилсэн бол хань амиа алдахгүй байх боломжтой байсан гэдгийг тэрээр ярьж байлаа. Мөн гавьяа шагналыг дарга нар хүртэж гал улс руу алба хаагч нар ордог. Хариуцлага тооцох гэхээр дарга нар олддоггүй гэдгийг шүүмжилсэн юм а.